харцгаана уу хүүхдүүдээ. Багш нар өнөөдөр тэгштгэл, тэнцэтгэл бишийн бодлого бодох хичээл орно. Хичээлээ анхааралтай сууж үзээрэй хүүхдүүдээ. Эхний тоогоо харцгаая. За зургийг 1-р зургийг ажиглаарай. 4 шон 1 кг-тай тэнцэж байна тийм ээ. 1 кг нь 1000 г. За тэгвэл 1 шоны жин хэдвэ? 1 шоны жингээ олохын тулд 1000 г-аа 4-тэй хуваахад өгч байна. Ингэхээр 250 г буюу энэ нь 1 шоны жин байх нэ. Тэгвэл 4 шон хэдвэ гэдгийг олохын тулд 250-аа 4-өөр үрчгээр 1000 г. 1000 г нь 1 кг-тай тэнцв. За жингийн тухайг ажиглаарай. Хоёр талд байгаа зүйл маань тэнцэж байна тийм ээ. Тэгвэл энэ маань юу байх нь хүүхдүүдээ? Тэнцэтгэл байх нэ. За дараагийн зургийг харъя. 800 г 1 2 3 шоо. За тэгвэл 800 г нь их харагдаж байна тийм ээ. Тэгвэл 3 шон нийлээд хэдэн грамм болох вэ гэдгийг хамтдаа бодцгоё. 1 шон хэдэн грамм жинтэй вэ хүүхдүүдээ? Зүйтэй 250 г жинтэй гэж олсон. Тэгвэл 3 шоны жин хэд болох вэ? Мэдээж 3-ыгаа 250-аар үрчгээр 750 г. 750 г-аас 800 г нь их. За тэгвэл энэ маань тэнцэтгэл биш. Их багын тэмдгээр шишигдэж байх юм бол энэ маань тэнцэтгэл биш. Хоёр талд байгаа зүйл маань хоёулаа тэнцүү байх юм бол энэ бол тэнцэтгэл байх нэ. За дараагийн зургийг ажиглаарай. 500 г. За уутай чихэрний жин мэдэгдэхгүй байна тийм ээ. Нөгөө талд нь 200 г 1000 г. Нийлэхээр 1200 г. За тэгвэл одоо энд мэдэгдэхгүй гишүүн гараад ирж байна тийм ээ. Хэдэн грамм жинтэй юм бэ гэдэг нь мэдэгдэхгүй байна. Тэгвэл энэ маань тэгштгэл байна. Мэдэгдэхгүй тоотой байх юм бол энэ маань тэгштгэл байна. За тэгвэл тэгштэглээ харъя. 500 дээр нэмэх нь x тэнцүү 200 дээр нэмэх нь 1000. Тэгштэглээ харъя. За 500 дээр нэмэх нь x хэвээрээ өчигдөнө. 200 дээр 1000-ыг нэмэхээр 1200 г. Тэгвэл 500 дээр хэдийг нэмбэл 1200 г гарах вэ гэсэн үг байна тийм ээ. X тэнцүү 1200-аас 500-аа хасаад өгнө. Ингэхээр 700 буюу энэ юуны жимлээ хүүхдүүдээ? Зүйтэй уутай чихэрний. За уутай чихэр маань 700 г жинтэй байх нэ. За одоо 700 гэдгээ орлуулад шалгаад үзье. 500 дээр 700 нэмэхээр 1200. За 200 дээр 1000-ыг нэмэхээр 1200. Энэ хоёр маань тэнцэж байна тийм ээ. За хүүхдүүдээ тэгштэглийг бодохдоо дандаа олсон хариугаа x буюу мэдэгдэхгүй байгаа тоондоо орлуулжиж шалгаж байх нь хамгийн чухал шүү. Дараагийн тоог харъя. Мэдэгдэхгүй байгаа тоог цээжээр бодож олцгоё. За 700 дээр нэмэх нь мэдэгдэхгүй байна тийм ээ. 700 дээр хэдийг нэмэхэд 1500 гарах вэ гэсэн тоо байна. Тэгвэл хэдийг нэмэхэд 1500 гарах вэ гэдгээ олохын тулд 1500-аас 700-аа хасаад өгч байна. Ингэхээр 800. За голын тоо маань 800. Тэгвэл 800-аас 400 хасахаар хэдлээ хүүхдүүдээ? Зүйтэй 400. За 1500 402-ын дунд үржих тэмдэг байна. Тэгвэл 1500-г 400-аар үржихээр зүйтэй 600 мянга гарчна. За энэ бол бас мэдэгдэхгүй байгаа тоог тэгштгэлийн арга ашиглаад цээжээр бодож оллоо. За дараах тэнцэтгэлийн мэдэгдэхгүй байгаа тоог олоорой. Мэдэгдэхгүй байгаа тоог x-ээр тэмдэглэдэг. За 1-р нэмэгдэхүүн нь мэдэгдэхгүй байна x байна тийм ээ. 2-р нэмэгдэхүүн нь 600 үрждэг нь 2. Тэнцүү нийлбэр нь 3000 гарчна. За энэ тэгштэглээ одоо цааш нь бодъё. X тэнцүү 602-оор үржихээр 1200. Тэгвэл x дээр нэмэх нь 1200. Мэдэгдэж байгаа гишүүнээ шууд үржээд хариуг нь тавьчихна тийм ээ. X дээр нэмэх нь 1200 тэнцүү 3000. Хэдээр 1200-г нэмэхэд 3000 гарах вэ? Тэгвэл мэдэгдэхгүй байгаа тоогоо олохын тулд x тэнцүү 3000-аас 1200-аа хасаад өгнө. Нийлбэрээсээ мэдэгдэж байгаа 2-р нэмэгдэхүүнээ хасгаар 1-р нэмэгдэхүүн гарах нэ. X тэнцүү 1800 гарах.
За тэгвэл 1800 гэдэг маань тэр x-ийн оронд бичигднэ гэсэн үг тийм ээ. Бүгдээрээ орлуулад бичиж шалгая. 1800 дээр нэмэх нь 600 үржих нь 2. 600 2-оор үржихээр 1200. 1200 дээр 1800 нэмэхээр 3000. Тэгштэглээ дандаа шалгаж байгаарай. Дараагийн тоогоорой. Сансан тоог 15 дахин ихсгээд 750-ыг нэмэхэд 900 гарав. Сансан тоог болоорой. За багш нь нэг тоо саналаа. Багш нь хэдийг сансан бэ? За хэдийг сансан байж магадгүй тийм ээ. Тэгэхээр сансан тоо маань мэдэгдэхгүй байна. Мэдэгдэхгүй тоог юугаар тэмдэглэх вүлээ хүүхдүүд ээ? Зүйтэй x-ээр тэмдэглэнэ. За дахин ихсгээд гэж байгаа учраас мэдэгдэхгүй тоогоо буюу а тоог 15-аар үржээд 750-ыг нэмэхэд гэж байгаа учраас нэмэх нь 750 тэнцүү 900. За тэгштэглээ зохиогоод бичиж эхлэе. Одоо тэгштэглээ цааш нь бодъё. За А-г үрждэг нь 15 гэдгийг хэвээр нь бичнэ. Нэмэх нь А-г 15-аар үржихээр нэг хариу гарна тийм ээ. Тэр хариун дээр 750-ыг нэмэхэд 900 гарах гэдэг юм бол 750-гаа x-ийнхаа тэмдгийн нөгөө талд гаргаад өгнө. Нэмэхэд 750 байсан бол 900-аас 750-гаа хасаад өгнө. За А-г үрждэг нь 15 хэвээрээ бичигдэн тийм ээ. За 900-аас 750-гаа хасъя. Үнэхээр 150. За А-г үрждэг нь 15 хэвээрээ тэнцүү 900-аас 750-ыг хасаад 150 гарах нэ. За хэдийг 15-аар үржвэл 150 гарах вэ гэсэн үг байна тийм ээ. Энэ тоог хараарай хүүхдүүдээ. Тэгвэл мэдэгдэхгүй байгаа тоог 15-аар үржихэд 150 гарах гэдэг юм бол 150-ыгаа 15-даа хуваагаад өгч. За 150-ыг 15-д хуваая. Нэгээр өглөө. Тэгвэл 10 гарч. За тэгвэл сансан тоо маань 10 гарах. За багш нь дандаа хэлсэн тийм ээ. Сансан тоогоо x-ийнхаа оронд дандаа орлуулж өчөж байгаарай гэсэн. 10-ыг үрждэг нь 15, 10-ыг 15-аар үржихээр 150, 150 дээр 750-ыг нэмэхээр 900. Тэгвэл сансан тоо маань 10 байх нэ. Дараагийн тоог харцгаая. Гурвалжны мэдэгдэхгүй байгаа өнцгийг олоорой. Тэгштгэл зохион бичээд бодоорой. За 60 градус, 90 градус. Нэг өнцөг нь мэдэгдэхгүй байна. За хүүхдүүдээ гурвалжны дотоод өнцгийн нийлбэр хэдэн градус байдаг лээ? Зүйтэй 180 градус байдаг. Одоо тэгвэл бүгдээрээ тэгштгэл зохиож бичье. 90 дээр нэмэх нь 60, нэмэх нь x. Энэ нь 180-тай тэнцэж байх ёстой. За 90 дээр 60-ыг нэмэхээр 150, нэмэх нь x тэнцүү 180. Одоо мэдэгдэхгүй байгаа тоог олоход амархан уу? Амархан тийм ээ. Тэгвэл x тэнцүү 180-аас 150-ыг хасаад өгч. Ингэхээр x тэнцүү 30. Тэгвэл мэдэгдэхгүй байгаа өнцөг маань 30 градус байх. Бүгдээрээ шалгаж үзье. 90 дээр нэмэх нь 60, 150, 150 дээр 30-ыг нэмэхээр 180. 180-тайгаа тэнцүү байна тийм ээ. За дараагийн бодлогыг харъя. За хүүхдүүдээ бодлого бодоход бодлогынхоо өгүүлбэрийг маш сайн уншаад зураглалаа зөв хийх ёстой байдаг тийм ээ. Тэгвэл одоо багш нь зураглалаа эхлээд танарт харуулах гэж. За галт тэрэг маань явлаа. Галт тэрэг маань 385 км явсан байна. Яваад зогсчихлоо тийм ээ. Тэгвэл галт тэрэг маань нийтдээ 750 км явах ёстой байна. Үүнээс 385-ыг яваад зогсчихсон. Одоо тэгвэл үлдсэн зам нь хэдэн километр байх вэ гэж харагдаж байна тийм үү? Бодлогынхаа өгүүлбэрийг уншъя. Галт тэрэг А хотоос Б хот хүртэл 750 км замыг туулах ёстой. А хотоос гараад 385 км яваад төр зогсов. Хэдэн километр замыг туулаад Б хотод очих вэ? Мөн ялгаагүй тэгштгэл зохиож бодоорой гэсэн байна. За бодлогынхаа өгөгдлийг биччихэн тийм ээ. Явах бүх зам нь 750 км, явсан зам нь 385 км, үлдсэн зам нь мэдэгдэхгүй. Тэгвэл үлдсэн замыг олохын тулд 385 дээр нэмэх нь x тэнцүү 750. 750 бол нийт явах ёстой зам. X тэнцүү 750-аас 385-ыг хасахаар 365. За шалгаад үзье. 385 дээр 365-ыг нэмэхээр 750. Энэ 365 км бол одоо үлдсэн явах ёстой зам маань байх нэ. За өнөөдрийн багшийн тэгштгэл, тэнцэтгэл биш.
дээр бодлого бодох хичээл маань үүгээр дуусч байна. Хичээлийн анхааралтай үзсэн хүүхдүүд та нартай баярлалаа.